За сайн бацгаана уу. За гэрэл зургийн камерны тохиргоо асууж ирсэн хүмүүст болоод гэрэл зургийн камер авахар сонирхож байгаа хүмүүс байвал нэлээд хэрэгтэй баг. За гэрэл зургийн үндсэн 3 тохиргоо болох ер нь бол хурд, өрц, ISO гэдэг 3 зүйлийг нэлээд ойлгомжтой байдлаар ингээр тайлбарлах гэж оролдъё. За хурд яаж ажилдгийг, өрц яаж ажилдгийг, ISO яаж ажилдгийг. За тэгэхээр яг нэг зураг авангаа бүгдээ хамтдаа энэ гурван яаж ажилдгийг сурцгаая. За манай үндсэн тохиргоо бол энд харагдаж байна. Нэгийг харьцах 180 хурдтай өрц гэж ярьсан би дөрөвний дугаар дээр тайлбарласан F4-ийн харагдаж байна. ISO буюу гэрэл мөрөх чадвар. За 640 байна. Яагаад гэвэл гадаа биш гэр дотор жоохон байгаа учраас тийм байна. За тэгэхээр зэрэг бүгдээ ингээд энийг харчиж болно. За тэнд харагдаж байгаа нэг цагаан зүйл байгааг та бүхэн харж байгаа тийм үү. Тэгэхээр одоо яг энэ дэвтрийн цаасны шугамыг та бүхэн харж байгаа бах тийм үү. Тэгэхээр одоо бүгдээ хэлж санснараа өрцөө бүгдээ өглөө. За өрц 4 дээр ямар зураг гарч ийнө одоо нэг дараад үзье. За өрц 4 дээр болол нэг ийм зураг гарч байна. Тийм үү. За өрц 4 дээр бол нэг иймэрхүү гарсан байна. За тэгвэл одоо өрцөө бүгдээ дэшээ өсгөөд үзье. За харж байгаа өрц дэшээ өсөх тусам бүдгэрж байгаа тийм үү. За өрцийг онгойлгох тусам гэрэлтэй зураг гарнаа гэдээ ойлгож хэрэгтэй. За өрцийг ингээ хаах тусам ийм гарна тийм үү. За бүр 20 болгочвол ингээ юу харагдахгүй таг харахгүй. За тэр юу ч харагдахгүй тийм үү. За тэгэхээр зэрэг бүгдээ сая 4 дээр авч утсан бас 22 дээр авч утсан. Одоо тэгвэл 4-өөсөө жоохон хөксүүлээд өрц 9 дээр аваад үзье. Ийм зураг гарч ийна гэсэн үг. Тэгэхээр өрцгээд дэдэг зүйл чинь юунд хэрэгтэй юм бэ гэвэл фокуснаас гадна энэ гэрлийг өрцөөр бас энэ зургаа бараан ийм гэрэл багтай гарах уу, гэрэл ихтэй гарах уу гэдгээ ийм шийддэг. Ийм зүйл юм гэдгийг нэгдүгürt ойлгож хэрэгтэй. За дараагийн зүйл болвол хурд гэж байгаа. За энийг 4 дээр авч хурд гэдгийг та бүхэн харж байгаа. Одоо тэр хөдөлж байгаа. Энэ бол 1 секундыг хуваах нь хурд гэдэг зүйл байдаг. За энэ хурд мөн адилхан. За хурдыг ингээд бүр багасгах тусмал ингээд бүр цав цагаан гарна гэсэн үг. За бүр ингээд бүр багасгаад 10 дээр дараад үзье. Зураг яаж ийм бүр цав цагаан зураг гарч байгааг та бүхэн харж байна. За тэгвэл хурдыг ингээд өсгөөд за бүр 200 дээр нэг зураг дараад үзье. Ийм бараан зураг гарч байна тийм үү. Окей. За тэгвэл одоо за энийг бүгдээ 80 дээр нь байлгаад одоо ISO-г бүгдээ аваад үзье. За ISO-г багасгуул мөн бараан зураг гарна. За ISO-г ихсгүүл гэрлэгтэй зураг гарна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бүгдээ ISO-г одоо за 100-тай ISO-тай аваад үзье. Тэр зураг маань ийм бараан гарч байна тийм үү? Тэгвэл одоо ISO-го өсгөөд 400-тай аваад үзье. Ийм зураг гарч байна тийм үү? За тэгэхээр зэрэг ер нь бол энэ энд харагдаж байгаа нэгийг харьцах 80 буюу энэ хурд гэдэг зүйлээр бид нар бас энэ зургийг гэрэл шүүдрийг бас гэрэлтэй гарах уу, бараан гарах уу гэдгийг тохируулж болно. За мөн энэ F гэдэг зүйлээр зургийг хэр гэрэлтэй гарах уу, хэр одоо юу гарах уу гэдгийг, бараан гарах уу гэдгийг тохируулж болно. За мөн энэ ISO speed гэдэг байгаа. Энүүгээр бид нар зургийг хэр гэрэлтэй гарах уу, бараан гарах уу гэдгийг бол шийдгээл гэдээ одоо ойлгочих хэрэгтэй. За үндсэн ерөнхийдөө
юу бол энэ байна. Тэгэхээр энэ дээр та нар өөрсдөө за одоо жишээ нь хэдүүлээ энэ дээр нэг зүйл туршаад үзье. За бид нэр өрцгийг нэлээд хаагаад 9 төр аваад үзье тийм үү. За өрцгийг одоо 9 төр ингээд аваад үзье. Зураг бол нэлээд бараан зураг гарч байна тийм үү. За тэгвэл өрц CD 9 байгаа ч гэсэн бид нэр энэ дээр ISO-г өсгөд өгч болно. ISO-г бид нар бүр 3200 дээр тавиад аваад үзье. Тэгвэл ийм зураг гарна. Тэгэхээр зэрэг зөвхөн аль нэгийг нь өөрчлөх биш. Ерөөсөө за одоо ийм гарч байгаа шүү дээ. За тэгвэл бид нэр энэ дээр хурдыг бүр хэсгээд өгөх юм бол ISO хэд өндөрч гэлээ хар бараан зураг гарч болно гэсэн үг. Энэ хурдыг багасгуул ингээд өсөж байгаа. За тэгвэл хурдыг за 500 дээр аваад үзье. За манай зураг маань ийм зураг гарч байна тийм үү. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ эм тохиргоон дээр авж байгаагийн гол утга учир нь бол ерөөсөө та өөрөө энэ зургийнхаа өнгө гэрлийг мэдрэмжээрээ одоо тохируулж сурнаа л гэсэн үг. Бага энэ дээр байгаа тийм үү. За одоо энэ дээр анхаарах нэг зүйл гэвэл за би та бүхэнд харуулъя. Автомат дээр хүмүүс их авдаг. За автомат дээр авал яаж гарах вэ гэвэл автомат дээр авах юм бол ерөөсөө ажиллахгүй байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр ерөөсөө энд ерөөсөө ямар ч тохиргоо та хийх шаардлагагүй. Та зөвхөн чиглүүлэх үүрэгтэй. Тэгээд таны эцсийн зурагчаад энэ гарнаа л гэсэн үг. За юм байна.